Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар Reddit дээрээс хүний улгаан гэмт хэрэг төртөг шахсан хүмүүсийн талаар 5 түүхийг уншиж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Нэг орой ажилд харах үеэр миний ажилдаг дэлгүүр ердийнхөөсөө илүү ачаалалтай байсан учраас тэр өдөр бүх ажилчид бараг нэгэн зэрэг оройтож тарсан юм. Бид дэлгүүрээ хаачхаад цэвэрлэгээ, каст тоолох гээд бүх зүйлээ дуусгаж байж арай гэж тарцгаалаа. Тэр үед бид бүгдээрээ ядарч туйлдсан байсан ч ажлын дараах тэр эрх чөлөөтэй мэдрэмж одоо л нэг амарч болох нь гэсэн бодол надад нэлээд тайвшрлыг өгч байв. Тэр орой би хамт ажилдаг хоёр найзтайгаа хэсэг хамт байхаар шийдэн бид гурав гадна зогсоол дээр хэсэг юм ярьж сууж байгаад дараа нь нэгнийхээ машин цуун нэг газар орж юм идээд ер нь бүх зүйл үнэхээр энгийн, асуудалгүй бид цагийг маш хөвгчлөлтөө өнгөрөөж байлаа. Бид цаг оройтож байгааг ч анзаарахгүй явсаар нэг мэдгээд шөнийн 1 цаг өнгөрчихсөн байв. Тэр үед би гэртээ харих хэрэгтэйгээ ойлгон хоёр найздаа баяртай гэж хэлчихэд хамгийн ойрын шатхуун түгээх газар руу хөдөлсөн. Азар тэр шатхуун түгээх газар манай ажлаас ойрхон яг булан тойроод байрладаг. Өмнөх өдөр нь би бензин авахаа мартчихсан байсан тул тэр өдөр ажилдаа ирэхэд машин маань бараг л бензингүй шахуу болчихсон байсан юм. Гэхдээ тэр шатхуун түгээх газар бол миний ер нь аль болох зайлсхийдэг газар байв. Зөвхөн би ч биш, манай тэр хавийн хүмүүс ч тэр газрыг шүн дөлөөр очиход олигтой газар биш гэдгийг нь мэддэг. Ялангуяа ийм орой болсон хойно тэнд дандаа л асуудалтай хүмүүс суглардаг. Гэр оронгүй, мансуурсан, орилж хашгирсан хүмүүсээр дүүрэн тэнд зодон болох, машинууд хоорондоо мөргөлдөх, бүр хүм мөрөгчөөд зүгтаад алга болох гэх мэт ер нь байнга нэг эвгүй зүйл болдог муу энергитэй газар мэт санагддаг байлаа. Гэсэн ч тэр өдөр надад өөр сонголт байсангүй. Би шатхуун авахаар очин зогсох үедээ л гинэт өөрийгөө ямар газар, яг ямар цагт ганцаараа байгаагаа бүрэн мэдэрсэн. Шөнийн 1 цаг, булангийн шатхуун түгээх газар, эргэн тойронд нэг ч машин байхгүй, бүр нэг ч хүн харагдахгүй. Тэр газар барилгуудаар халахлагдсан, бараг харанхуйд живчихсэн газар. Би машинаасаа бууж төрөвчөө авахын тулд буцан машин руугаа дотгож тонгоож байгаад эргээд хартал хаанаас ч юм гарч ирсэн нэг гэр оронгүй ир миний уртхан талд хогийн савуухаа зогсож байв. Түүний хажууд асар том цагаан ууд харагдаж байлаа. Жирийн нэг хогны ууд биш, бүр хэтэрхий том. Дотор нь юу байгааг огт харах боломжгүй. Яг л хүний бие хүртэл багтахаар хэмжээтэй аимшигтай том ууд байсан. Мэдээж би түүнээс үнэхээр цоцсон. Учир нь тэр хүний алхаж ирэх ямар ч чимээ гараагүй. Дээрээс нь би түүнийг огт анзаараагүй байсан болохоор тэр гинтэл яг миний хажууд гараад ирсэн мэт санагдаж байв. Би өөрийгөө тайвшруулахыг оролдон зүгээр л хогон дотроос юм олдох нү гэж ухаж байгаа байлгүй дээ гэж бодоод бензин авахаар карта уншуулах гэж хэд хэдэн удаа оролцсон ч машин нь картыг маань уншихгүй алдаа заагаад байлаа. Би энэ үед баг зэрэг сандарч эхэлсэн бөгөөд аюулгүй байх үднээс машинаа төвчгөр шийдсэн юм. Яг яагаад ийм шийдвэр гаргасан гэдгээ одоо хүртэл өөрөө ч сайн ойлгодоггүй. Тэгээд намайг машинаа төгжих үед хаалга төгжигдэж байгаа тохиолдол дуурсан ба энэ мөчөөд өнөөхөр толгоогоо огцом өргөн над руу харлаа. Яг л буг гэрэлд цочиж байгаа юм шиг. Тэр үед бид шууд харц тулгарсан бөгөөд энэ мөчтөл би түүний царайг анх удаа тодор харсан. Дор хаяж 190 см өндөртэй, маш туранхай, гарн дээр нь тарианы уул мөрүүд ил харагдаж, арьс нь зарим хэсгээрээ ховхорч, улааж, тууралд гарсан мэт. Үс нь бөөгнөрүүд өрөвичгсэн. Ер нь харахад шууд л хар тамхинд донтогч гэдг нь ойлгогдохоор байдалтай байсан. Гэхдээ хачиргалтай нь түүний царай бараг хэвийн шахуу харагдаж байсан нь бүр ч илүү аимшигтай санагдав. Дараа нь тэр над руу харж байснаа маш тайвнаар, бүр баг зэрэг инээмсэглэн тэд надад цогцос хүртэл багтахаар том ууд өгсөн гэж хэллээ. Тэр үгс яг л бодит юм шиг сонсогдсон. Тэр дороо бүх биеэр минь цус гүүхээ болчихж байгаа юм шиг мэдрэгдэж, дотор минь хүүт оргон, амьсгаа минь хүртэл тасалдах шиг болов. Дараагийн мөчөд тэр хогийн савны цаанаас хүүхдийн хуучин, төмөр, ундаг дугуй гаргаж ирээд яг л жингүү зүйл өргөж байгаа юм шиг нэг гараараа өргөн аажмаар, алхамаар над руу ойртож эхлэв. Тэр над руу ингэж төхөх зураа би чамайг яахчгүй гэж дахин хэлж тэр үгсэн намайг тайвшруулах биш, харин ч бүр эсэргээрээ улам аимшигтай сонсогдож байлаа. Яагаад гэвэл хинч ямар нэг шалтгаангүйгээр тийм юм хэлдэггүй. Ялангуяа шөнийн 1 цагт хүнгүй хоосон шатхуун түгээх газар дээр хүний цогцос багтахаар том ууд чирчгсэн зогсож байгаа хүний хэлэх үг бол бүрч биш. Тэгээд тэр араас нь надад битгий айсан царай гарга, хөөрхөн харагд гэж хэлсэн. Түүнийг ингэж хэлэхэд би аль хэдийн аажмаар хойш ухарч байлаа. Гар минь салганаж, зүрх галзууртлаа түргэн цохилж, толгой дотор
Машиндаа суу, яг одоо суу гэсэн ганц л бодол эргэлдэж байв. Тэгээд би хурдхан машиныхаа төгжээг тайлан урагш халахад машинаа онгойлгон машин руугаа бараг үсэрч ороод тэр дорн машинаа асаан тэндээс хөдөлсөн. Яг хөдлөх мөчтөө машины маань ард өөр нэг хүн нуугдаж байсныг толиндоо олж харсан юм. Тэр хүн маск зүүчгсэн, ам хамраа бүрэн халахалсан байдалтай харагдаж байлаа. Хэрвээ би хэдхэн секунд эргэлдсэн бол юу болох байсан талаар одоо хүртэл бодогддог. Тэр хоёр яг юу хийх гэж байсан бэ гэдгийг бурхан л мэдэх байх. Гэхдээ тэр масктай хүн ухрах үед маань намайг хойноос минь барьж авах гээд хүлээж байсан гэдг нь тодорхой. Магадгүй ямар нэг зүйл үнэртүүлж ухаан алдуулах гэж байсан ч юм билүү. Эсвэл бүр өөр түүнээс ч аимшигтэй зүйл хийх гэж байсан ч байж мэднэ. Тэр шөнө бүх зүйл буруугаар эргээгүүд би одоо хүртэл талархдаг. Түүнээс хойш би үргэлж нэг зүйлийг боддог болсон. Аюултай зүйлс дандаа харанхуй гудамжинд эсвэл хоосон ой модонд байдаггүй. Заримдаа зүгээр л шатхуун түгээх газар дээр хүртэл чамайг хүлээж байдаг. Энэ бол намайг болон хамгийн сайн найзыг минь бараг л хулгайлах шахсан тухай түүх. Тэр явдал одоо хүртэл санаанаас минь гардаггүй. Яагаад гэвэл бүх зүйл яг л кино шиг эхэлж хэдхэн секундын дотор жинхэнэ хар дарсан зүүд болж хувирсан болохоор. Тэр үед би 4-р ангид сурдаг 10 настай хүүхэд байлаа. 2004 он. Манай найзыг Дайны гэдэг бид хоёр ойрхон амьдардаг байсан тул хичээлээ тараад хамт алхаад гэртээ харьдаг байв. Бид сургуультайгаа ойрхон амьдардаг, бараг л эсрэг талын гудамжинд хэдхэн блокийн цаана Герман байдаг байсан ч тэр өдөр бид ертөнцийн явдаг замаараа яваагүй. Харин арын зам гэж нэрлэдэг уртхан хүн багтай замаар алхахаар шийдцгээсэн юм. Тэр өдөр нартай дулаахан хаврын өдөр байв. Бид тэр бүр тэр замаар алхаж харьдаггүй ч ягаад ч юм тэр өдөр хамтдаа алхмаар санагдаад байлаа. Бид ер нь маш сайн найзууд, дээрээс нь ойрхон амьдардаг болохоор замдаа байнга л янз бүрийн зүйлс ярьж инээлтэн явцгаадаг байв. Бидний явж байсан тэр зам бусад гудамжнуудаас арай тусгаарлагдмал машинч бага явдаг. Хэдийгээр хоёр талаар нь байшингууд байдаг ч нэг л нам гүм хачин мэдрэмж төрүүлэм газар. Дайны тухайн үед ямар нэгэн зүйлийг шулганан ярьж харин би зүгээр л түүнийг сонсоод толгой дохин алхаж байлаа. Бид зам дагаан алхаж байх үеэр би нэгэн хөгшин эрэгтэй хүнийг олж анзаарав. Тэр эрэгтэй нэг айлын урт талын зүлгэн дээр зогсоод зүлэг усалж байгаа мэт харагдаж байлаа. Цагаан арьстай, ойролцоогоор 50 гаруй насны, зарим хэсгээрээ бууралдсан үстэй, нүдний шилтээр. Тэр эрэгтэй цагаан поло цамц, бор даван өмөд арьсан гутал өмссөн байсан нь яг л ажлынхаа офис дээрээс дөнгөж гэртээ ирсэн хүн шиг харагдаж байв. Би тэр үед манай аавч бас ажилласаа ирэхдээ иймэрхүү хувцас өмсдөг шүү дээ гэж бодоод амьдсан. Гэхдээ аав маань зүлгээ услахдаа ядаж хувцас сольдог байсныг нь санан яагаад энэ хүн ажлын хувцастайгаа зүлэг услаа зогсож байгаа юм болоо гэж бодож байснаа маш сайн сандаг. Гэхдээ хамгийн эвгүй зүйл нь тэр хүн бидэн рүү тасралтгүй ширтэж инээмсэглэж байсан. Дайны зогсолтгүй ярьсаар байсан ч би тэр хүнийг ажигласаар л байлаа. Тэр эрэгтэй байн бидэн рүү харж инээмсэглээд намайг өөрлөө нь харах үед зүлэг рүүгээ харж байгаа дүрсгэд байсан нь надад нэг л эвгүй мэдрэмж төрүүлж байлаа. Тэр үед би хэдийгээр дөнгөж 10 настай байсан ч гэсэн насан туршсан эрэгтэй хүн танихгүй жоохон огт руу ингэж удаан ширтээд инээмсэглээд байх нь хэвийн зүйл биш гэдгийг ойлгох хэмжээний байсан болохоор Дайныгийн яриаг нь таслан замын нөгөө тал руу гарцгаая гэж түүнд хэлв. Гэтэл Дайны над руу гайхсан харцаар хараад яагаад гэхэд нь би нөгөө хүн рүү заагаад тэр хүн нэг л сонин санагдаад байна. Байн бидэн рүү хараад инээгээд байх юм гэж хэллээ. Дайны харин мөрөө хавчаад тэр зүгээр л зүлгээ усалж байгаа хүн байна шүү дээ гэж хариулсан. Би бууж өглөхөө. Гэхдээ л тэр хүн надад эвгүй санагдаад байна гэж хэлэхэд Дайны одоо бид замаа гинт өөрчилчихвэл тэр хүн анзаараад бүдүүлэг харагдана штэ гэж хэллээ. Дайны надаас илүү шийдэмгий, зоригтой хүүхэд байсан бол харин би дуугүй, болгоомжтой хүүхэд байсан юм. Тиймээс би түүний үгийг нь сонсоод бид цааш хөргөлжлүүлэн алхсан. Тэр хүний хажуугаар өнгөрөх мөчөд миний дотор айдас бүр илүү хүчтэй мэдрэгдэж, яг ямар нэг муу зүйл болох гэж байгаа мэт мэдрэмж төрөөд салахгүй байлаа. Биднийг хажуугаар нь зурж өнгөрөхөд тэр хүн баяртай огтоо гэж хэлв. Би хариуд нь юу ч дуураагүй. Дайны харин ийдгээр түнд баяртай гэж хариулсан. Ихэнхдээ хүн ямар нэг муу зүйл болох юм шиг санагдаж айгаад дараа нь юу ч болохгүй өнгөрчхөөр тайвширдаг шүү дээ. Гэхдээ энэ удаад би тэгээгүй. Бид тэр хүнийг зурж өнгөрөөд цааш алхсан ч надад төрөөд байсан тэр эвгүй мэдрэмж огт алга болоогүй. Гэтэл 2-3 минутын дараа бидний яг ард талд машины дугуй чахрах аимшигтай чанга чимээ гарав. Бид хоёр энэ үед цочсондоо зэрэг эргэж хартал ханаас ч юм гарч ирсэн жижиг хар машин замыг хөндлөн хаасан байдалтай огцом тоормцлон зогссон байлаа.
Тэгээд яг тэр мөчөд нөгөө зүлэг усалж байсан ир чанга ууртай хоолоогоор тэр хоёрыг барь гэж өнөөх машин руу орилон биднэрүү заасан. Энэ үед дайны айсандаа шууд тэр дороо хөсчихөв. Харин би дотроо айл хэдийн ямар нэг муу зүйл болж магадгүй гэд бодчихсон байсан болохоор дайныгийн гарыг нь шүүрч аваад түүнийг чирэн цааш гүйж эхэлсэн. Бид зам уруудан доошоо хамаг хурдаараа гүйж би түүнийг чирсэн чихдээ зүүн гар тийш иргэн жижиг гудамж руу орлоо. Учир нь яг тэр мөчөд манай ангийн нэг охин энэ гудамжинд амьдардаг гэдгийг сансан юм. Түүнийг Эмили гэдэг. Би огт эргэлзэлгүй Эмилигийн арын хашаа руу гүн орж арын хаалгыг нь түлхэхэд онгорхой байлаа. Би хаалгыг нь ч тогшсонгүй шууд гүйж ороод зочны өрөөрөө бид гүйсээр орж ирэв. Биднийг инхүү орж ирэхэд Эмили эгчтэйгээ хамт юм идээд сууж исэн бөгөөд бид хоёр амьсгаацаар хаалгыг нь савн гүгээд ороод ирэхэд тэд үнэхээр цочирдсон. Би шууд буцаж иргэн хаалгыг нь төгчээд болсон бүхнийг тэдэнд амьсгаацаар тайлбарлаж өгөв. Тэр хоёр хичээлээсээ ирчгээд цайгаа уугаа сууж байсан нь тэр байж. Бид хэсэг хугацаанд тэдэнтэй хамт суун тайвширч байгаад нөгөө хүмүүс алга болсон байх гэж найдан харьцаагаар болсон юм. Үннийг хэлэхэд бид тэр үед гадагшаа цонхоорч харж зүрхлээгүй. Эмилигийн эцэг ихэнч гэртээ байгаагүй. Тэр хүмүүс бидний араас хөөсөн эсэх эсвэл биднийг хайсан эсхийг бид мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа дайны бид хоёр хэд хэдэн айлын арын хашаагаар дамжин гэр гэрлүүгээ харьсан. Эргээд бодоход 10 настай хүүхдүүдийн хийж болох хамгийн тэнэг үйлдэл байсан байх. Гэхдээ тэр үед бидэнд өөр зүйл бодох ухаан байгаагүй. Бид гэртээ очиод болсон явдлыг эцэг ихтэй хэлсэн ч тэд яг яаж хүлээж авсныг нь би сайн сандаггүй юм. Үнэн дээр манай хот маш аюулгүй газар байсан болохоор тэд бидэнд бүрэн итгээгүй ч байж мэднэ. Яагаад гэвэл ийм зүйл өмнө нь бараг гарч байгаагүй. Харамсалтай нь тэр явдлыг цагдаад мэдгдсэн эсхийг ч мэдэхгүй, магадгүй үгүй байх. Бид нөгөө хүнийг ч тэр хар машиныг ч дахин хизээж хараагүй бөгөөд тэр замаар маш удаан хугацаанд дахин алхаж зүрхлээгүй. Одоо том болсон хойноо эргээд бодоход би нэг зүйлд бүрэн итгэлтэй байдаг. Тэр хүн биднийг санаандгүй олж хараагүй. Тэд энэ бүхнийг төлөвлөсөн байсан. Тэр эрэхтэй ургамал усалж байгаа дүр үзүүлэн биднийг ажиглаж, харин хар машинтай хүмүүс ойролцоо нуугдаад түүнийг дохио өхийг хүлээж байсан байх. Тэд биднийг хүний найманы хохирогчд болгохоор төлөвлөж байсан уу эсвэл бүр өөр аимшигтай зүйл төлөвлөсөн байсан уу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Тэр өдөр миний дотор төрсөн тэр таагүй мэдрэмж бидний амийг аварсан. Амьдралынхаа туршид би иймэрхүү тайлбарлаж боломгүй таагүй мэдрэмж олон удаа мэдэрчээсэн бөгөөд дараа нь бодоход ихэнх нь намайг ямар нэг аюулаас хамгаалсан байдаг. Тухайн үед тэр зүгээр нэг зүн совин байсан уу эсвэл өөр зүйл байсан уу мэдэхгүй. Гэхдээ тэр өдөр би тэр мэдрэмжэндээ анх удаа үнэхээр их талархсан. Бага нас гэдэг амьдралын хамгийн гэгээлэг бас төдий чэнэгээрээ эмзэг үе байдаг ч хүүхэд насны цайлхан гинэн байдал бүх зүйлийг аюулгүй мэд харагдуулдаг болохоор би тухайн үед мэдэрсэн айдсаа тэр үедээ бүрэн ойлгож чадаагүй. Харин том болсон хойноо эргээд бодоход яг ямар аюулын дэрэгдүүр явж өнгөрснөө ухаардаг. Миний бага наснаас үлдсэн энэ дур сумж одоо хүртэл толгоноос гардаггүй. Заримдаа бүр тэр өдрийг санах болгонд би хүүт оргин хэрвээ тэр үед намайг авраагүй байсан бол юу болох байсан болоо гэсэн бодол өөрөө ирэхгүй төрдөг. Тэр үед би ойролцоогоор 6 эсвэл 7 настай л байсан байх. Эцэг их маань намайг зуны амралтын үеэр зуны сургуульд бүртгүүлээд би хамгийн бага насны буюу 6-7 настай хүүхдүүдийн бүлэгт нь орсон юм. Нэг өдөр манай бүлгийнхэн тоглоомын талбай дээр тоглож байтал ойролцоох сандал дээр сууж байсан нэлээд хөгшин нэг эрэгтэй надтай яриа өдөж эхэлсэн бөгөөд хамгийн аимшигтай нь тэр хүн миний нэрийг мэдэж байв. Гэхдээ тэр үед хүүхэд байсан болохоор миний нэрийг мэдэж байна гэдг нь ээж аавын таньдаг хүн байх гэсэн бодлол төрсөн болохоос аюул гэж огт бодогдоогүй. Би түүнээс огт айгаагүй. Харин ч эсэргээрээ тайван бүр тухтай мэдрэмж төрж байлаа. Тэр хүн их ийдэг, намуухан хоолойтой, яг л хүүхдүүдтэй харьцаж сурсан хүн шиг надтай ярилцаж, бүр надад чихэр өгсөн бөгөөд би ямар ч эргэлзээгүйгээр тэр доорн тэр чихрийг нь задлаад идчихв. Дараа нь тэр намайг савлуур дээр түлхэж өгье гэж санал болгоход нь би үгүй зүгээр гэж хэлээд оронд нь түүнтэй үргэлжлүүлэн ярилцаж, жоохон хүүхдүүдийн асуудаг утгагүй жижиг асуултуудыг түүнээс асуусаар байлаа. Тэр өөрийгөө надад Роби гэж танилцуулав. Одоо хүртэл би тэр нэрийг мартдаггүй. Заримдаа сонсох төдийдл дотор эвгүй орхидог хэвээрээ. Тэр надад ээж чи өнөөдөр ажилдаа байгаа болохоор би чамайг сургуулаас ч аваад харина гэж хэлэхэд би түүнд бүрэн итгэчихсэн. Заа гэж толгой тохиж байснаа сандаг. Яг тэр мөчөд манай багш хүүхдүүдээ бүгдээрээ жагсаа зогсорой хэмээн биднийг дуудаж би ч багшийнхаа дуудсны дагуу гүйж очиод бусадтайгаа хамт жагсаалд орон зогссон.
Ингээд бид тоглоомын талбай дээрээс нэг игнэнд орон алхасаар сургууль дээрээ буцаж ирээд эцэг эхчүүд ирж хүүхдүүдээ авдаг хэсэг дээр очиж сууцгаасан бөгөөд хэсэг хугацааны дараа Робби манай багш болох Кайлийн зүг алхаж очиод түүний ээж завгүй байгаа болохоор би өнөөдөр авахаар ирсэн гэж хэлв. Багш маань над руу эргэж хараад чи энэ хүнийг таних уу хэмээн асуухад би ямар ч эргэлзээгүйгээр толгой тогсон. Учир нь тэр хүн миний нэрийг мэддэг, ээжийн тухай ярьж байгаа, бас ерөөсөө аимшигтай харагдаагүй болохоор би үнэхээр түүнд итгэчихсэн байв. Багш маань дэвтэр дээрээ миний нэрийг бичин надад баяртай гэж хэлээд би Роббитой хамт гараад явлаа. Гэтэл тэр гэнэт миний гарыг чангатхан нилээд хурдтай алхаж эхэлсэн нь одоо хүртэл эргээд бодоход аимшигтай санагддаг. Тухайн үед миний жижигхэн хөл түүний хурдыг гүйцэхэд хэцүү байсан ч тэр огт удаашраагүй. Яг л хаа нэгтээ яарч байгаа мэт талхасаар байлаа. Бид түүний машин дээр нь явж очиход тэр намайг арын суудалд суулгаад өөрөө жолоочийн суудлал руу маш яаруу орж суун хаалгаад хөгжээд машинаа шууд асаан зогсоолоос хурдтай гихч нь гарan давхиж эхэлсэн бөгөөд тэр үед би анх удаа бага зэрэг түгшиж та намайг гэрт хүргэж өгөх гэж байгаа бидтэй гэж асуухад минь тэр маш хурднаар тийм гэж хариулсан. Гэтэл гаднаас хүмүүсийн орилолдох чимээ сонсогдсон. Би суудлал дээрээ өндийж арын цонхоор харахад манай хоёр багш миний суугаад явж байгаа машины зүг рүү заан өөр нэг эрэгтэй багшад ямар нэг зүйл сандран хэлж байгаа нь харагдлаа. Яг тэр мөчөд бүх зүйл үнэхээр аимшигтай санагдаж эхэлсэн. Би суудлал дээрээ өндийн арын цонхоор харсан хിവэр байтал Робби гинэд маш чанга дуугаар ууртаагаар над руу доошоо суу гэж хашгирсан бөгөөд тэр агшинд би маш ихээр айж уйлж эхэлсэн юм. Түүнийг улаан гэрлэнд ор зогсох үед би хаалгаа онгойлох гэж оролцсон ч төвчээтэй байсан болохоор хаалга нь огт онгоогоогүй. Харин энэ үед тэр намайг тайвшруулахаар оролдон орилсон дуучлаарай би чамайг гэрт чинь хүргэж өгөх гээд явж байна гэж хэлж байсан ч би тэр үед яг юу бодож байснаа бүрэн сандаггүй. Зөвхөн дотор минь энэ хүн намайг гэрт хүргэж өгөхгүй нь гэсэн айдас аажмаар томорч байсныг л сандаг. Удалгүй би танихгүй гудамжуудаар явж байгаагаа анзаарч бид манай гэр байдаг хэсгээс бүрэн холдчихсон. Өмнө нь хизээж харж байгаагүй газраар явж байгааг ойлгосон. Айсандаа бүр надад бөөлчих гэж байгаа мэдрэмж хүртэл төрж эхлэв. Харин Робби жолоо байрах зураа аман дотроо бурхан минь гэж дахин үгэлж голын талиндоо над руу байн хараад л байлаа. Гэтэл гинэд ард талд цагдаагийн машин хангах чимээ гарч эхэлхэн тэр. Энэ үед тэрээр бүр ихээр уурлан орилж жолоогоо огцон мэргүүлээд замын хажууд зогссон. Дараа нь тэр над руу эргэж хараад би юу гэж хэлнэ чи бүгдийг нь дагаад хэлэх ёстой ойлгов уу гэж хэлсэн ч түүнийг үгээж гүйцээж амжаагүй байхад нь хоёр цагдаа машинаасаа бууж ирэн бууга хагас сугалсан чигээр гараа өргөж машинаас гар хэмээн түүн рүү ориллоо. Энэ үед Робби ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр машинаас гарч шууд газар хэвтэн өөрийгөө гавлуулсан. Тэр дүр зураг одоо хүртэл миний толгойд маш тодоор үлдсэн хэвээрээ. Харин өөр нэг цагдаагийн офицер намайг машинаас гарган тайвшруулж юу болсон талаар асууж байхад нэмээд бас нэг цагдаагийн машин ирж зогсон араас нь манай ээж машинтайгаа ирэв. Ээж машинаасаа буунгуудаа шууд над руу гүйж ирэн уйлсаар намайг чанга тэрч авсан бөгөөд тэр мөчтөл би анх удаа үнэхээр аюул ард өнгөрсөн гэдгийг мэдэрч байлаа. Дараа нь хэдэн жилийн дараа ээжийн надад тэр өдөр яг юу болсон талаар тайлбарлаж өгснөөр бол Робби намайг машин руугаа дагуулan явж байх үед ээж айл хэдийн сургууль дээр ирчихсэн байж. Ээжийг маань сургууль дээр ирчихсэн явж байгааг харсан багш маань гайхан ээжэд маань нэг хүн айл хэдийн намайг аваад явчихсан талаар хэлж энэ үед бүгдээрээ сандралдан намайг аваад явсан тэр машины араас гүйлдэн шууд цагдаа дуудсан. Азар тэнд байсан багш нарын нэг нь буюу нөгөө намайг арын цонхоор харахад манай хоёр багштай ярилцаа зогсож байсан эрэгтэй өнөөх машиныг өөрийн машинаар дагаж эхэлсэн учраас цагдаа нар биднийг хурдан олж чадсан байсан. Одоо та нар яагаад би энэ дурсамжийг толгойноосоо бүр мөсөн арилгахыг хүсдгийг ойлгож байгаа байх. Учир нь том болсон хоньноо эргээд бодоход тэр өдөр яг юу болж болох байсныг ойлгох нь одоо бол бүр ч илүү аимшигтай хар бараа мэдрэмжийг төрүүлдэг. Хэрвээ багш нар маань түүнийг сэжиглэн бидний араас анхаарлаа хандуулаагүй бол, хэрвээ ээж хэдхэн минут хоцорсон бол, хэрвээ цагдаа нар биднийг олоогүй бол надад яг юу тохиолдох байсан бол гэж бодох бүрт дотор хүү торигдог. Намайг 10 настай байхад манай аавгаах Кентаки мужид манай гэрээс тийм ч хол биш газарт ой модон дунд байрладаг нэгэн том газрыг эзэмшдэг байсан бөгөөд тэр газар нь хот суурангаас бүрэн тусгаарлагдсан эргэн тойрондоо зөвхөн өтгөн ой, шавар зам, жижиг толгойд алсад хаяа нэг шууны дуу сонсогдохоос өөр юу ч үгүй яг л газрын зураг дээрээс тасарч үлдсэн мэт тийм газар байлаа.
Манай аавгаах анх хийх дуртай хүн байсан учраас тэр газар нь анх хийхэд нь төгс тохирдог газар. Ой мод нь маш нэгт хүмүүс бараг очидгүй, шүн болохоор бүрч аимшигтай нам гүн болчихдог. Гэхдээ манай гэр бүлийнх нь тэр тусгаарлагдсан мэдрэмжинд их дуртай байсан болохоор аав ах маань өөрөө ашиглахгүй үедээ аавд хүүхдүүдээ аваад очиж амархыг нь зөвшөөрдөг байв. Би багаасаа байгальд маш их хайртай хүүхэд байсан. Ой дотор алхаж, мод шавж, амьтдын мөр ажиглах дуртай. Бусад хүүхдүүд гэртээ тоглож байхад би ганцаараа ойроо алхаж орчхоод хэдэн цагаар алга болчихдог төрлийн хүүхэд байсан болохоор тэр газар миний хувьд бараг деваачин шиг санагддаг байлаа. Нэг удаа бид тэнд очисон байх үеэр би оройн цагаар ганцаараа ой дотор алхахаар гарсан юм. Нар аль хэдийн доош олж моддын хоорондох гэрэл бүдгрээд эхэлчихсэн. Ой дотор сүүдэр тусаж агаар хүртэл хүүтэн чихтэй болж эхэлсэн байв. Би үрдийн хөрөө ой дотор алхаад явж байтал гэнэт эргэн тойронд минь хин нэгний алхах чимээ сонсогдсон. Эхэндээ би өөрийгөө буруу сонссон байх гэж бодлоо. Учир нь ой дотор амьтдын хөдөлгөөн, мөчөр хугарах чимээ их гардаг. Гэтэл тэр чимээ дахиад гарах нь тэр. Энэ чимээ яалтчгүй өөр байсан. Энэ бол яг хүний хөлийн чимээ. Унсан навчсан дээр хин нэгэн алхаж, мөчөр хугалах чимээ. Би тэр чимээг сонссон даруйдаа эргэж хараад өөр чиглэл рүү алхаж эхлэв. Азар би ойн гүн рүү арай орж амжаагүй байсан юм. Намайг ойн зах хэсэг түрч ирээд эргээд харахад модны ард хин нэгэн зогсож байлаа. Тэр хүн яг бүтэн биеэрээ ил гараагүй. Харин модны цаана нуугдан зогсоод намайг ажиглаж байгаа мэт. Тэр мөчөд би баг зэрэг айн юуч бодолгүй байшин руугаа гүйсэн. Байшин дотор ормогцоо хаалгаа хаан аавда ой дотор хин нэгэн намайг ажиглаж байсан тухай ярьлаа. Аав маань намайг тайвшруулахыг оролдож байшингаас холдолгүй ойрхон бай гэж хэлсэн ч үннийг хэлэхэд тэр явдлын дараа би дахиж гадаа гарахыг ч хүсээгүй. Удалгүй аав хоёр дүүг маань дагуулад ойролцоох пиццаны газраас пицца авахар явсан бөгөөд би харин гэртээ үлдсэн. Учир нь зурагтаар гарч байсан киног үргэлжлүүлэн үзмээр санагдаад дээрээс нь тэр байшинд өмнө нь олон удаа ганцаараа үлдэж байсан болохоор ер нь айх мэдрэмж төрөөгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа гадаах үүдний модон гишүүр дээр хүн алхаж наашлын ирэх чимээ сонсогдсон. Дараа нь хаалга тогшхон тэр. Би тэр дороо буудан дээрээс босон аав ийм хурдан ирчгэж байгаа юм бах та гэж бодоод хаалга руу алхсан ч яг хаалганы бариулт хүрэх тэр мөчөд гинэт нэг л зүйл буруу байгаа мэт санагдав. Тэд ийм хурдан буцаж ирэх боломжгүй. Тэгээд би хаалганы цаанаас аваа хэмээн дуудлаа. Гэтэл хаалганы нөгөө талаас огт танихгүй хоолой. Би чиний аав биш. Гэхдээ надад баг зэрэг тусламж хэрэгтэй байна гэж хэлв. Тэр мөчөд зүрхмэн зогсгошгүй болж би аажмаар цонхроо ойртон гадагш харах үед хаалганы гадаа үл таних эрэгтэй хүн зогсож байлаа. Оройн бүдэг гэрэлд түүний царай бүрэн харагдахгүй байсан ч намайг цонхоор харж байгааг анзаармагцаа тэр над руу инээмсэглсэн. Тэр инээмсэглэл одоо хүртэл санаанаас минь гардаггүй. Би хөшгөө буцаан татаж хаагаад зориуд чанга дуугаар ааваа үүдэн дээр хүн байна гэж орилсон. Яг л аав гэртээ байгаа мэт жүжиглэх гэж оролдов. Гэтэл тэр гаднаас би танаа аавыг яваад өгөхийг харсан. Зүгээр л хаалгаа онгойлго. Надад тусламж хэрэгтэй байна хэмээн хэлв. Тэр үед бүхэл бие минь хөшөж орхисон. Тэд аавыг явсныг мэдэж байна. Өөрөөр хэлбэл тэд биднийг ажиглаж байсан байх нь. Би юу ч бодолгүй унтлахын өрөөрөө гүйж орон шүүгэн дотор нуугдах гэж байтал цонхон дээр хин нэгэн цонх тогших шимээ гарав. Эргээд харахад өөр нэг хүн цонхны гадаа зогсож байх нь тэр. Тэр үед л би гадаа нэгээс илүү хүн байгаа гэдгийг ойлгосон юм. Тэр хүнч бас хаалгаа онгойлгооч хэмээн орилж байлаа. Дараагийн мөчөд нөгөөх нь урт хаалгыг өшөглөж эхэлсэн. Тэр байшингийн урт хаалга нь хуучин, нэмгэн модон хаалга байсан болохоор хитгэн хүчтэй өшөглөлтийн дараа бараг шууд эвдэрч цуурч эхэлсэн бөгөөд тэр дуу одоо хүртэл миний толгойд тод үлдсэн. Мод хугарах, хаалганы төгжээ тайлагдах тэр аимшигтай чимээ. Би тэр үед бүр чихэр сандарч шууд авга ахын хувцсны шүүгээрээ гүн түүний хадгалдаг буунууд руу очисон. Авга ах маань өмнө нь надад шотган хэрхэн ашиглахыг зааж өгчээсэн болохоор би нэгийг нь гаргаж аван гар салгансан хിവэр хаалга руу чиглүүлэн зогслоо. Тэгээ дараа нь унтлахын өрөөний хаалга аажмаар онгойв. Гаднаас үл таних өндөр эрэгтэй хүн өрөө рүү ороод ирхэн тэр. Би шууд л бууга өргөн түүн рүү чиглүүлсэн. Гэтэл тэр эрэгтэй намайг харсан даруйдаа хоёр гараа өргөн царайных нь хувирал өөрчлөгдөөд тайвшраарэ тайвшир хэмээн хэлээд удаанаар буцаад хойш ухарч эхэлсэн бөгөөд нүд нь буунаас огт салалгүй алхамаар ухарсаар унтлахын өрөөнөөс гарч урт хаалга руу буцсан. Биднийг унтлахын өрөөнөөс гарч ирэхэд нөгөөх эрэгтэй нь хаалганы урд зогсож байв. Намайг буу барьчихсан байгааг хараад царайных нь хувирал мөн л шууд өөрчлөгдсөн. Тэгээд тэд бид явлаа заа юу? Бид яг одоо явлаа гэж хэлээд хоёулаа байшингаас ухран гарч ойроо алхаж орон алга болцгоосон юм. Хамгийн аимшигтай нь тэнд ямар ч машин байгаагүй.
Тэд хаанаас ирсэн, хаашаа явсан нь одоо хүртэл ойлгомжгүй санагддаг. Удалгүй аавыг буцаж ирэхэд урт хаалга эвдэрчихсэн байдалтай, харин би болсон бүхнийг түүнд ярьж өгсөн. Аав тэр дорн цагдаа дуудан, цагдаа нар ч ирэн байшингийн эргэн тойрныг нэгжиж үзсэн ч тэд юу ч олоогүй. Дараагийн удаа авга ах тийшээ очихдоо хяналтын камер суйрлуулж илүү бат бөх хаалга тавьсан ч хэдэн жилийн дараа тэр газараа бүр мөсөн зархаар шийдсэн юм. Үннийг хэлэхэд тэр шөнөөс хойш тэр байшин хизээч өмнөгшгөө санагдаагүй. Тэр ойч бас. Багадаа миний хувьд дадлын явдал эрхчлөө мэд санагддаг байсан тэр газар нэг л өдрийн дотор айдас харанхуй дагуулж байгаа мэд мэдрэмжтэй холбогдчихсон. Одоо хүртэл би заримдаа боддог. Хэрвээ авга ах маань надад шотган хэрхэн ашиглахыг зааж өгөөгүй байсан бол, хэрвээ тэр хоёр хүн унтлагын өрөөнд орж ирээд намайг барьж авсан бол яг юу болох байсан болоо гэж. Энэ явдал миний амьдралын хамгийн аимшигтай, хамгийн хар бараан өдрүүдийн нэг. Тэр өдөр би тухайн үед үерхэж байсан галзуу X найз охинтойгоо муудалцаж, түүний машин дотор бидний хооронд бараг нэг рүүгээ хашгирч орилох хэмжээний том маргаан болсны дараа тэр ууралсандаа надад "Чи зүгээр өөрөө мэд" гэх маягийн үг хэлчихэд шүн дунд бороо орж байхад намайг хаагдаад удаж байгаа нэгэн дэлгүүрийн зогсоол дээр ганцаараа минь орхиод явчихсан. Тэр газар өөрөө хүртэл эвгүй мэдрэмж төрүүлэм тийм газар. Хуучин хоосорсон барилга, унтарсан неон гэрлүүд, эргэн тойронд хүнч байхгүй, машины чимээж бараг сонсогдохгүй. Яг л хотын нэг мартагдчихсан булан шиг харанхуй газар байв. Тэр үед бороо орж байсан тул би бүрэн орчихсон, ууртай, гунигтай, дээрэс нь гэртээ яаж харихаач мэдэхгүй зогсож байлаа. Эцэг эх рүүгээ залгах гэхээр хитрхи орой болчихсон. Эгч маань өөр мужид байсан болохоор түүнээс тусламж хүсэх боломжгүй. Тэгээд би Uber дуудахаар оролцсон ч тэр шөнө Аз гэх зүйл надаас бүрэн нүрээ буруулчихсан юм шиг нэг жолооч намайг авахаар ирж явснаа гинэт дуудлагыг мань цуцлаад. Гэтэл дараагийнхан жолооч ч мөн адил дуудлагыг мань цуцалчихын тэр. Эцэст нь миний төвчээрээ алдагдаж тэндээ чангаар ойролмоор эсвэл зүгээр газар суугаад нороод байж баймаар мэдрэмж хүртэл төрсөн. Гэр хүртэл ойролцоогоор 15 минут алхахаар байв. Эцэст нь би новшгиж зүгээр л алхачихъя гэж бодоод зам руу гарсан ч удаан ч алхаж амжаагүй байтал нэг SUV миний хажууд ирээд зогслоо. Дотор нь 3 эрэгтэй хүн сууж байв. Нас нь ойролцоогоор 30 орчим хавцаа харагдаж байсан бөгөөд арын судалт байсан залуу цонхоо баг зэрэг буулгаад "Хүргээд өхүү" гэж асуусан. Үннийг хэлэхэд тэр мөчид би айл хэдийн ядарч туйлдсан, бороонд норсон, уур бухимдалтай автсан байсан болохоор алдах юм надад юу байгаа юм гэж бодогдов. Юу ч болж байсан ядчил бороонд алхахаас дээр. Тиймээс би арын хаалгаар нь орж суугаад тэдэнд баярлаа гэж хэлэн жолоо барьж байсан эрэгтэйд хаягаа хэлж өгсөн. Машин хөдлөлөө. Эхэндээ би намгүн байдлыг эвдэх гэж оролдон найз охиноосоо дөнгөж салсан тухайгаа хөнгөн маягаар ярьж бүр баг зэрэг инээч үзв. Гэхдээ тэд миний найдаж байсан шиг хариу үзүүлсэнгүй. Ямар ч хариу үйлдэл алга. Ямар ч "Өө тийм үү" эсвэл "Өө тэгвэл ч хэцүү шүү" гэсэн хариу алга. Харин урт талын зурчигчийн суудал дээр сууж байсан залуу аажмаар над руу толгоогоо эргүүлэн харсан. Би түүнийг надтай юм ярих гэж байна гэж бодоод түүн рүү харсан ч тэр зүгээр л над руу ширтэж байв. Ямар ч эмоцгүй. Хөмсг нь үл ялаг өргөгцсөн, ам нь баг зэрэг ангаасан. Яг л намайг айлгах гэж зориуд тэгж байгаа мэт. Бүр амьд хүнийх биш юм шиг тийм л хоосон харцтай. Би үүнд нь баг зэрэг эвгүүцээд цонх руу харан суусан ч тэр намайг ширтсээр байгаа гэдгийг мэдэрч байлаа. Гэтэл удалгүй GPS дуурав. Дараагийн уулзавраар баруун эрэг. Гэтэл жолоо барьж явсан хүн шууд зүүн эргчхөв. Би тэр дорн "Өө буруу эргчих шиг боллоо" гэж хэлсэн ч миний хажууд сууж байсан залуу над руу хараад "Гүү зүгээр зөв явж гин, тайвшир залуу минь" гэж хэлв. Би хариуд нь юу гэж хэлэх ёстойгоо мэдээгүй. Зүгээр л чимээгүй байхаар шийдлээ. Тэр машин доторх тэдний хит намгүн байдал хоорондоо хүртэл бараг ярилцахгүй байгаа нь уур амьсгалыг улам хүндхэн болгож байсан. Удалгүй бид илүү нам гүм бүр хөнгүү шахуу гудамжууд руу орж байгааг анзаарав. Гэрлүүд улам цөөрч, байшингууд бараг алга болж эхэллээ. Тэр үед л би үнэхээр айж эхэлсэн. Би үг хэлхээс ч айж байлаа. Учир нь би ямар нэг зүйл хэлээд тэд тоохгүй өнгөрөх юм бол би жинхэнэ асуудалд орно гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч би жолоо барьж байсан залуу тандан "Намайг зүгээр энд буулгачаа, би эндээс алхачихъя" гэж хэлв. Түүний хариу үйлдэл бол зүгээр чанга инээд. Урд сууж байсан нөгөө нөхөрч бас инээж эхэлсэн. Тэгээ яг тэр мөчөд машин аажмаар замын хажуу руу зогсож, машины хаалга төгжигдэх чимээ гарлаа. Яг тэр мөчтөл би ойлгов. Би эндээс зугтах хэрэгтэй. Яг одоо. Би саяхан цоожлогдсон машины түгжээг буцаан түлхэж тайлаад, хаалгыг нь онгойлгон үсэрч гарахад урд сууж исэн залуу наатаха байр гэж ойрлон, хажууд сууж байсан залуу миний гарыг шүүрэх гэж оролдсон ч би азар мултарч чадсан.
Би юу ч бодлохгүйгээр шууд замын хажуугийн модод руу гүйв. Тэнд жижигхэн модтой хэсэг байсан бөгөөд би түүгээр дайрч өнгөрөн нөгөө талын төв зам руу гарч шүн дөлөөр өндөр хурдтай өнгөрч байсан машинуудын дундуур бараг амиа үл хайхран гүйж гарсан. Үннийг хэлэхэд би тэр замыг хөндлөн гарахдаа машинд мөргүүлэхээс ч яагаагүй. Тэр SUV-д үлдэхээс л айж байсан. Одоо хүртэл би тэд яг юу хийх гэж байсан юм бол гэж боддог. Дээрэм хийх гэж байсан бол тэд хаанч байсан намайг дээрэмжиж болох л байсан. Эсвэл бүр өөр түүнээс ч аимшигтэй зүйл төлөвлөсөн байсан юм уу? Би хизээж мэдэхгүй байх. Гэхдээ тэд намайг зүгээр дээрэмдхийг хүсээгүй гэдэгт би одоо хүртэл итгэлтэй байдаг. Энэ ганц бодол өнөөдөр хүртэл намайг хамгийн ихээр айлгадаг юм. За энэ удаагийн манай Reddit дээрх эвгүй түүхэд бичлэг маань энд хүрээд дуусж байна. Та бүхэн маань бас иймэрхүү эвгүй зүйлүүдтэй таарч байсан болов доор сэтгэл хэсэгтүүлтэйгээд надтай мөн бусадтайгаа хуваалцаарай. Бас миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.